засаглалын тэнцвэрүүд идэг. Одоо жишээлбэл хууль тогтоох байгууллага, тэгээд гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, тэгээд эднэрийг одоо хооронд нь тэнцвэржүүлэх буюу одоо хүчийг нь салгах, тэгээд хооронд нь бие бинийгээ одоо хян шалгаж идэг ийм бүтцүүдийн үндсэн хуулинд хийж өгдөг. Тэгэхээр өнгөрсөн одоо хугацаанд үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтүүдийг харахаар энэ зарчмаа бид нэр айжмаар алдсаар байгаад гүйцэтгэх засаглалтаа их эрх мэдлээ, улс төрийн намуудад илүү эрх мэдлүүдийг өгсөн иймэрхүү дүр зургууд харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдөр одоо жишээлбэл та зүгээр санаж байгаа бол анх хэлж бол энэ давхар дээл гэдэг асуудал байдаггүй байсан. Улсын хурлын гишүүн зөвхөн улсын хурлын гишүүнэд хийдэг. Засгийн газар нь жишээл хариуцсан мэрэгжлийн хүмүүсүүдэд сайдуудад тавьдаг, үйл ажиллагаа явуулдаг. Одоо давхар дээлтэй гэсэн мөртлөө ажиллаж хийж чадахгүй одоо дахиад өөр сайд хэрэгтэй, өөр зэрэгцүүлээд хороодууд хэрэгтэй иймэрхүү байдалтай болоод ингэж явж байгаа. Тэгээд одоо жишээл ер нь асар олон ингэ зүйлийн өөрчлөлтүүд маань гүйцэтгэх засаглалд асар их эрх мэдлийг олгоцсон байна. Тэгэхээр энэ нь өөрөө айжмаар хууль тогтоох байгууллагынхаа эрх мэдлийг ингэж хумаад байгаа. Тэгээд энэ нь одоо би энэ хуультай холбогдуулж хэлэх гээд байгаа санаа нь болохоор нэг эрх мэдэл хууль тогтоох байдал гүйцэтгэх засаглал хоёр маань ерөнхийдөө намын одоо засаглал гэх юм уу нэг намын энэ одоо удирдлагын доор эсвэл гол улсын намуудын одоо бодлогын доор одоо шинэ намын бодлогч гэдэг энэ байдлаар явдаг ийм рүү шилжсэн үед бол энэ хэвлэл мэдээллийн байгууллага бол яг энэ үүргээ гүйцэтгэх зайлшгүй гэдэг шаардлага байна. Засгийн газар чи өөрөө хэмбэ гэхээр улс төрийн нам байгаа. Тэгэхээр улс төрийн нам нь өөрөө одоо бүтэц зохион байгуулалтын хувьд ялангуяа эрх хуульчийн намуудын хувьд бол яг энэ төвшөндөө төлөвлөж чадаагүй учраас цөөн хэдэн хүний засаглалд өөрөлдвөл улс төрийн одоо байгууллагын цөөн хэдэн одоо хуучин тойрон хүрээлэгч гэж байсан шүү дээ. Тэр хүмүүсүүдийн л асуудлуудаар бүх асуудлууд ингэж явж шийдэгддэг. Ер нь бол ингээл конопт тарддаг. Босод бүтцүүд нь зүгээр л дагалдаж хэрэгжүүлдэг. Иймэрхүү л дүр зураг руу ороод байгаа. Тэгэхээр энийг одоо за үндсэн хуулинд ортол нэлийн асуудал байна. Тэгэхээр наан хийх болцоотой юм бол энэ иргэдийн мэдэх мэдээллийн хэрэгжүүлээний тухай асуудал байна. Одоо зөвөр өөр тохиолдож байгаа жишээнүүдээс харахад таалагдсан одоо жишээ энэ бүтцийн өөртөө таалагдаагүй улс төрч ч юм уу өөр одоо дуу хоолойнуудыг дэвчиж чадхаа байлдаг. Тэр чиглэлээрээ шууд одоо жишээ энийг ярихгүй гэдгийг чиглэл өгч чаддсан билээ. Зарим одоо асуудлууд дээр одоо жишээ энэ үнийг яриулахгүй бол одоо яриа ахаа болчдөг. Энэ хүн рүү дайраг гэхээрээ дайрдаг. Тэгэхээр төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнх нь мэд хэрхийн одоо жишээлбэл гоох чиглэлээр дээр нь ил одоо мэдээлэлтэй ажиллахаас гадна одоо хууль ус одоо бүтцүүдээр нэр нүрээд нуусан бүтцүүд жишээлбэл улаан цагааны санхүүжилтүүд өгдөг. Одоо трол армуудыг юу яадаг. Тэгэхээр энэ мэдих эрхийг арай жоохон өөр ингээд дуу хоолой гарах гэхээр эсэргүүцдэг, идүүцдэг ийм байдал бол одоо ингээд хүч ингээд төвлөрөөд байгаа учраас дээр нь хэвлэл мэдээлэл маань ингээд хүч нэмээд байгаа учраас энэ бол маш аюултай ингээд төвшөнд очиж чаддаг.